Сайн байцгаана хүүхдүүдээ, сайхан амарсан уу? Өнөөдрийн монгол хэлний хичээлдээр бид оноос нэрийг хэрхэн бичих тухай хичээл үзье. За, дутуугийг нөхөж бичээрэй. Миний ээж гэсэн шүлэг байна. За, тэгвэл шүлгээ уншаад цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй. Нөхөх үгс нь эдгээр үгс байна. Дэвтэртээ шүлгээ маш сайхан зөв бичээд шүлгээ нөхөөрэй. Дараа нь цээжтэд ээжтэй уншиж өгөөрэй. За тэгвэл бид өнөөдрийн хичээлдээр оноос нэр гэж юу вэ гэдэг тухай үзнэ. Нэг төрлийн олон юмшин дотроос аль нэгийг онцлон гаргаж уг зүйлээ оноо нэрлсэн жинхэнэ нэрийг оноос нэр гэнэ. Тухайлбал хүн, амьтан, газар, ус, хотод онооч өгсөн нэрийг оноос нэр гэдэг байна. Жишээ нь бидний амьдарч байгаа хотын нэрийг Улаанбаатар гэдэг. Тэгвэл энэ маань тухайн хотод онооч өгсөн нэр байх нэ. Мөн чамайг хэн гэдэг вэ? Чиний нэр мөн оноос нэрт ордог байх нь. За тэгвэл оноос нэр нь нэрлэн заах үүрэгтэй байх нь. Энэ юу гэсэн үг вэ гэхээр чамайг хэн гэдэг вэ гэдгийг бусад хүмүүсээс ялгахын тулд тодорхой нэр өгч нэрлэн заасан байна. Энэ үүргийг оноос нэр хүлээдэг байна. Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнцийн ижилгүй юмны оноос нэрийг том үсгээр эхэлж бичдэг байна. Өөрөөр хэлбэл оноос нэрийг дандаа том үсгээр эхэлж бичих нэ. Оноос нэрийн төгсгөлийн гүйвэлэгчийн өмнөх балархай их шиг гээгддэггүй байх нь. За хүүхдүүдээ эдгээр дүрмээ уншаад сайн тогтоогоорой. Дараа нь дэвтэртээ өнгөөр ялгаж зөв цэвэрхэн бичиж тэмдэглээрэй. Дасгал ажлыг дараах ихийг уншаад хуулан бичээрэй. За дасгал төгсөн оноос нэрүүд дандаа томоор бичсэн байгааг ажиглан хараарай. Дараагийн дасгал. Багш нь хүснэгт төгсөн байна. Энэ хүснэгтийг доош нь бөглөөрэй. За хүснэгтэн дотроо улс орон, аймаг сум, газар нутаг, гол мөрөн нуурнуудын хүснэгтэн дотор тохирсон нэршлиг бичээрэй. Жишээ нь улс оронд Монгол улс гэж бичсэн байна. Аймаг сумд Баян хонгор гэсэн бол доороогоо хүснэгтэн тохирсон аймагуудын нэрийг энэ хүснэгтийн харалдаа бичиж бөглөх нь. Газар нутагт тэгвэл орон нутгийн нэрийг бичнэ. Харин гол нуур мөрөнд доорох үгнүүдээс тохирох үгийг нөхөж бичээрэй. Хүснэгт нь багтах юм бол томсгон дахиад зурж болно шүү. Ингээд өнөөдрийн хичээлдээ анхааралд хандуулсанд баярлалаа. Бид өнөөдрийн хичээлдээр юуг мэдсэн бэ хүүхдүүдээ? Дахин нэг санацгаая. Тэгвэл оноос нэр гэж юу хэлэх вэ? Гэхээр хүн, уул ус, амьтан, газар усанд оноо нэрлж хэлсэн үгийг оноос нэр гэдэг байх нь. Оноос нэрийг байнга томоор бичнэ. Мөн оноос нэрийн балархай гişгийг гэгдэггүй байх нэ. Ингээд дараагийн хичээлдээ дахин уулзлаа баяртай хүүхдүүдээ. Хичээлээ хийгээд багштай илгээгээрэй.